Галзуу кино сувагтан тавтай морил. За, бүгдээрээ тавлаг сайхан манайхан энэ удаад борон та нартай 2018 онд гарч байсан Revenger гэх энэ галзуу киног ярьж өгөхөөр сонголоо. За өшөөлт энтертэй энэ галзуу солонгос кино нэлээд сонирхолтой санагдсан учраас борон сонгосон байгаа. За энэ галзуу киног хэдэн боронууд нь идэл баймаар эрүүл амттай галзуу олон сонголттой таныг хизээж уйдаахгүй 11 боданы жигнэмэгтэй хамтран хүргэж байна. За тэгээд та нар маань лайкаар бомбогдоод өгөөрэй. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Ингээд энэ галзуу киноны тайлбартаа хэдүүлээ орцгоё. За цагдаагийн мөрдөгч тусгай ажилтан Ким Юл мафийн босс Карлос Кун гэгчийг алхахыг завдсныхаа төлөө баримтлагдаж байгаагаар кино эхэлнэ. Карлос Куны мафийнхан Ким Юлийн эхнэр охин хоёрыг алсан учраас тэрний ховын өшөө авах зорилгоор тэрэн лөө халдаж гэмт бүлэглэлийн хэд хэдэн хүний амьд хүрсэн учраас тэрэнд шүүхээс AP101 гэх харалт үрд цөлөгдөх ялгаанолоо. AP101 гэх харал нь энэтхэгийн далайн жижиг харал байлаа. Тэр харлыг Азийн 12 улс дундаа хэрэгэлдэг цаазын ял авсан онц ноцтой хэрэгтнүүдийг цөлдөг арал байдаг. Дүрс солигдоход арлын ширэнгэн ой дундуур балиус чадаар зэвсгэлсэн хэдэн хүн нэг охиныг барихаар улааран хөөж байна. Ингээд охиныг барихын даваан дээр нэг эмэгтэй хажуунаас нь харавлаа. Эмэгтэй охины ээж нь байна. Тэгээд ээж охин хоёр тэднээс зүгтаасаар далайн эрэг дээр ирцгэнэ. Гэвч цаашаа зогтох боломжгүй болсон учраас ээж нь охиноо зогтаалгаад өөрөө хөөж байсан хүмүүс рүү дайраад орно. Тэгсэн охин холдож чадалгүй баригдана. Охиныг жин гинэ. Тэд жин охиныг барьж аваад алхахын даваан дээр гэнт хажууханд нь номхруулагч хувцастай нүүрэндээ багтаа хүн гараад ирсэнд бүгдээрээ гайхацгаалаа. Тэгээд бүгдээрээ тэрэн лөө дайрахад нэг юм болж байгаа юм. Энэ үеэр охины ээж тэдэн лүү хайрсан бүлэглэлийн толгойлогчтой тулалдаж байсан ч хүч мөхөстөд ялагддаг. Тэгсэн нөгөө багтай хүн амжиж ирээд нөгөө нөхрийг ухаан алдтал нь ойшгөлнө. Тулааны үеэр тэр хүн гүнгигчийг хайж байгаагаа хэлсэн учраас тулааны дараа жин охин тэрэнд хаа нугайг нь мэднэ гэдгийг хэлээд тэрний номхруулагч хувцсыг тайлж өгöd ээжигээ аврахыг гуйсанд цаадах нь ээжийг нь үүрээд ойроо орлоо. Тэр багтай хүн нь тусгай ажилтан байсан Ким Юл байж таарна. Ингээд охин тэрэнд газарчилж явсаар нэг газар дээрсэн нь ээжтэйгээ амьдардаг агуу байлаа. Агуйд ороход тэнд нь хүмүүс амьдардаг тосхон маягийн газар байна. Тэнд байсан хүмүүс Юлийг хараад сандарцгааж зэвсгээ авч гадны хүн дагуулж ирлээ гэж жинийг загнадаг. Тэгээд Юл охиныг ээжийнх нь хамт аварсан. Охины ээж шархацсан гэдгийг сонсоод бушуухан дамнуураг авчраад охины ээжийг аваад явлаа. Ээжийг нь Малиг нэ. Тэд Малиг авч явсны дараа гадны хүнийг яах талаар хоорондоо зөвлөлдөнө. Тэгээд тэрнийг хөөгд явуулах гэсэн ч жин охин болиуллаа. Тэнд орон хүмүүс байсан учраас хоорондоо муухан англи хэлээр ярьж байсан бол тэдний толгойлогч нь Баав гэгч солонгос нөхөр байдаг. Малыг эмчлэхээр дотогшоо орсон хойно гадаа нь Юл цаашид яахаа бодоод сууж байна. Малыг хортой гутгаар зүссэн учраас хордож ухаангүй болсон нь тэр байж. Тиймээс тосгоны эмч хөгшин Малыг эмчилж эхэлдэг. Жин охин Кун гэгчээс аавынхаа өшөөг авахар явснаас болоод ийм хэрэг мандсан байж. Энийг нөлөө Баав тэрнийг загнаснаа Юлийг анзаарч ханаас ирснийг нь англиар асуулаа. Жин тэрний Кунийг хайж байгааг хэлсэнд Баав тэрнийг шалгаана. Гэвч Юл тэрэнд ганц ч үг хэлсэнгүй. Ингээд орой болж Жинийг явсны дараа Баав Юл дээр очиод яриа өднө. Тэгээд Куны хүмүүс арлыг бүхэлдэн эзэлсэн. Арлын хаасайгүй сүлжилдэж байгааг хэлсэнд Юл юу ч болоогүй юм шиг суусаар л. Тэд юу хийх дуртайг мэдхүү. Тэд хүний ан хийх дуртай. Тэр биднийг барьж аваад тоглоом шиг тоглож байгаад л алжчихдаг.
новши муу хүн. Энэ арлаас гарах цорын ганц зам бол үхэл. Тэгэд ууж уйсан юмдаа халамтсан Баавг олон юм яртал юул тэрний ганц салгадаад ухаан алд болчлаа. Тэр шин юул хэвтэж байхдаа хүн эхнэрхэн хоёрыг нь яаж хороосныг бодно. Маргааш өглөө нь Малли ухаан ороод босч ирсэнд Жин охин баярлалаа. Тэгээд ээжтэй очиж уучлалгуугаад шинээр ирсэн хүн амийг нь аварсныг хэлдэг. Гэтэл Малли тэрнийг харсан даруйда чадаа шүрээд авлаа. Чи энд юу хийж байгаа юм? Яасан бэ? Энэ хин. Энэ чи нөгөө миний яриад байсан новш вэ? Чамайг барьсан цагдаа юу? Хүүнийг надад олоод өг. Тэгвэл би нүднээс чинь далд ороод өгье. Галтуулыг чиглээд яв. Тэгвэл олно. Одоо эндээс зайл. Ингээд юулыг явсанд Жин охин унгаас гэр бүлийнхэн зургийг олж аваад хадгаллаа. Хэдэн жилийн өмнө юул мөрдөгч Маллиг бариад энэ арал руу илгээж байж. Тэр үед Малли жирэмсэн байсан учраас Жин охин энэ арал дээр төрсөн нь тэр байжээ. Баавч Маллиг тайвшруулах гэж оролдоод Жин охиныг сайн харж хандж байна гэж яриад дуусвуугүй юу харууллууд Жин охин алга болчлоо гэж орилсонд Баав сандраад охиныг хайхаар явна. Энэ үеэр юул галтуулыг чиглээд голын ус дагаад явж байна. Тэгсэн Жин охин гүйцэж ирээд күүнээс аавынхаа өшөөг авах хүсэлтэйг хэлж товч зам зааж өгөхийг санал болгосонд юулж дагуулад явдаг. Тэгээд явах замдаа охин күүнийг ирсэн тэр өдрийн талаар ярьж өгнө. Күүнч бас юул шиг ирсэн даруйда өөрлөн дайрсан хүмүүсийг бүгдийг нь зүйл дуусгаж байж. Тэгээд тэднийг угтаж очисон Баавгийн нэг гарыг тас цавчиж орхижээ. Тэр хоёрын хүү явсаар ойгоос гартал уртхан талд нь Тарайлангийн талбай байна. Тарайлангийн талбайн цаад талаас күүнийг олж болно гэж охиныг ярьж дуусаагүй байтал нэг угсан том нөхөнд хэдэн угсан хүн хэвтэж байгаа харагдана. Тэдний нэгийг Жин охин таниад очтол хамт хэвтэж байсан хоёр хүн нь угс хийж босоод охиныг шүүрч аваадгүй лээ. Ганцаараа үлдсэн юул тэр хүний өврөөс цохох туулааны чихмэл тоглоомыг харж охин нь тийм тоглоомор тоглодог байсныг сандаг. Энэ үеэр охины хойноос ирсэн Баав Малли болоод тэдний хүмүүс Тарайлангийн талбайн захад ирж байлаа. Харин охины хойноос явсан юул талбайг хөндлөн туулж цаана нь байх нэг байшинд орно. Шорон байрын тэр байшинд олон хүмүүс хоригдсан байлаа. Юулыг коридороор явсаар цаад талд ирэхэд тэнд нь хэдэн зуун хүн сууж байгаа харагдана. Тэгээд тэд юул руу дайрна. Тэгээд цааш явсаар нэг эмэгтэйг чирээд явж байгаа хүмүүстэй таарсанд цаад болон юул руу дайраад ирцгэн. Юулыг дахиад цааш ортол тэнд нь хүн тамалдаг бололтой өрөө байна. Өрөөнд нь гадны хүн орж ирэхийг харсан тэд юул руу дайрсанд мань нөхөрч тэдний удаас дайраад орно. Энэ үеэр өөр нэг өрөөнд Жин охиныг барьж ирсэн нөхдүүд босс тэрэ авчирж өгч байна. Тэгсэн тэдний гаргасан чимээгээр юул тэднийг олоод өрөөнд ороод ирнэ. Юулын тулалдахыг харсан босс алга ташаад босоод ирлээ.
За sorry манайхан борон та нартай гялсны галзуу амттай реклам алгадах юм. За тэгэхээр идэл баймаар эрүүл амттай таныг хизээч үүдайхгүй гэлүүдэнгүй хөнгөн өдөр бүр идэхэд тохиромжтой хүүхэд том хүн гэлтгүй бүгдэд таалагдах one Буданы жигнэмэг гэж. Энгийн чихэрлэг төмс далаан байцаа бяслаг үхриймах зүгийн балтай халуун ногоотой гээд 7 өөр амтыг мэдрүүлэх болно. Тэгэхээр one Буданы жигнэмэгийг Efes Sulce, Намын супермаркет, Тэнгэр Плаза, Наран супермаркет, Walmart супермаркет, Care for Mongolia болон GS25-аас авах боломжтой байна. One Буданы жигнэмэг. Тэгээд тэд ширүүн тулалдацгаана. Одоо ээж рүүгээ яв. Иргэчлөөтэй болсон Жин охин тэндээс зогтож гүйж байхдаа Күүн аавыг нь яаж алж байсныг дурсаж санана. Тэр өдөр Жин өөрийнх нь болоод ээжийнх нь нэрийг сэлсэн зүйлтийг нь дурсгал болгоод авч байжээ. Охиныг явсан хойно юул тэнд байсан нөхдүүдийг тамалж Күүн хаана байгааг байцаана. Тэгсэн энэ үеэр Мали Баав хоёр залуустайгаа ирээд Жин хаана байгааг асуулаа. Тэгээ Жинийг тэндээс явсныг мэдээд тэнд хоригдсан байсан хүмүүсээс амьд үлдсэн хүмүүсийг аваад явдаг. Ганцаараа үлдсэн юул цаашид яхаа бодож зогссон бол юулын дайралтаас амьд үлдсэн нэг хүн зугтааж явсаар босс Күүн дээр ирж болсон явдлыг мэдэгдэнэ. Тэрнийг ирэхэд нүрээ битүү болсон Күүн угдж явна. Эхнэр охиныхоо өшөөг авахын тулд юул Күүнийг амьдаар нь шатаасан учраас нүүр нь бүхэлдээ түлэнхийн сарив болсон нь энэ байж. Тэгээд тэр хүн Күүнд харсан бүхнээ хэлсэнд Күүн тэрний газар дээр нь зүйл дуусгаж байна. Тэгээд өөрийнхөө хүмүүст юулыг барьж ирэхийг тушаасанд цаадуул нь бүгдээрээ зэвсгээ бариад нөхрийг барихаар хөдөлнө. Тэд хэдэн хэсэг болоод хайж явсан ч нэг хэсэг нь төрүүлээд Жин охинтой таарчихлаа. Тэгээд охиныг харвахтаа зэрэгцээд юул амжиж тэрний амийг аварна. Тэгээд охиныг аваад байшин руу зугтаасанд амжиж ирсэн Малич тэдэнд туслахаар яарна. Ном сумтай цэргүүд байшинг бүсэлж аваад харавсанд юул ч охиныг дагуулад байшин дундуур зогтаана. Харин Мали сэмхийг нь ашиглаад дайснуудыг ганц нэгээр нь мэдэгдэлгүйгээр харваад унгаж байна. Цэргүүд хаалтны ард нуугдсан юулыг мэдлээ. Толгойлогч нь хордуулсан сумаар хаалт руу харавсан ч тэр мөчид Мали тэдэн лөө харавж эхэлсэн учраас хаалтын арыг шалгалгүй Малиг олохоор явцгаалаа. Харин хаалтны ард нуугдж байсан юул хортой суманд оногдоод нуруундаа шархтаж. Ингээд харваачд гадагшаагарч Малиг устгахаар хайцгаана. Тэгсэн Мали толгойлогчийг нь гиндүүлж харваад жагсаалтаас гаргаж чадлаа. Мали орж ирээд охиноо олоод очиход хортой суманд оногдсон юул ухаан алдсан байлаа. Тэгээд охин юулийн амийг аврахыг ээжээсээ гуйсанд Мали шарханд нь эмийн ургамал түргэж өгнө. Энэ үеэр тэднийг хайсан Баав болоод залуус нь ойртоод ирсэнд Мали тэднийг шүглдэж дуудлаа. Эрэгтэн Жин охинч юулийн амийг аврахыг гуйна. Ингээд тэд Жиний үгэнд орж юулыг үрээд дайснуудыг ирэхээс өмнө хамжиж тэндээс явцгаадаг. Тэд юулыг тосгоны отож өвгөн дээр авчирсанд өвгөн хорны эсрэг ерөндөг найруулж хэрэглэх болно гэдгээ хэлээд гол нь хор биеэр нь их тархсан учраас уг хүн нь бие сайтай байхгүй бол ямар ч авралгүй гэдгийг хэлдэг. Тэгэд хорыг гадагшлуулах хэмжилгээг яаралтай хийнэ. Харин нөгөө талд дайснуудыг төөрүүлчихэд буцаж явсан Баав хамтрагчтайгаа явж угаад дайсны занганд орж модноос өлгөгдөнө. Улмаар тэр шөнө дайснууд ирээд тэднийг бариад авна. Тэгээд байцааж юулыг хаанагааг асуусан ч тэр хоёр юуж хэлэхгүй гүрилээ. Тиймээс тэд Баавгийн хамтрагчийг нүдэн дээр нь цавч шадалдаг. Маргааш өглөө гэхэд цус болсон Баав тосхондоо ирж байна. Тэгээд ирээд юулыг хаанагааг асуугаад хашгирлаа. Удалгүй араас нь Күүний залуус агуй руу орж ирж хэж байна. Баав тосгоныхноо ятгаж цагдаа тэдэнд өгчхүүл бидний хөршөнө гэсэн гэж учралсан ч тэднийг амьд үлдээн гэдэгт тосгоных нь итгэхгүй байлаа. Тиймээс Мали тосгоныхноо удирдаад дайснуудтай ширүүн тулалдана.
Дайснууд тосгоныхныг хядаж эхэлсэнд Бао шоконд ороод хөдөлж чадахгүй боллоо. Энэ хоёр Күүний баруунгаар Малитай тулалдаж алах шахсанд Бао тэсэлгүй тэрнийг хамгаалж дайрсан ч тэрний эсрэг юу ч болж чадсангүй. Тэгээд Малигийн урдуур ороод амиа алдна. Энэ үеэр ухаангүй хэвтэж байсан Юул эхнэр охиныг нь Күүн буудаж байсныг санаад ухаан орлоо. Тэрний гарч ирэхэд Жин охин ирээд ээжигээ хамгаалах гэж зогсож байна. Юул тэднийг хамгаалахаар гарч ирсэн ч хөл дээр арай ядан зогсож байдаг. За тэгсэн нэг цэрэг тэрэн лүү дайрсан ч Юул сэлмийг нь булааж аваад тэдэнтэй тулалдана. Күүний баруун гарын цэргүүд Юул руу дайрсан ч тэрэнд юу ч болсонгүй. Тиймээс Күүний баруун гар болоод тэрний бөгтөр дайчин хоёр Юул руу хүч хавсраад дайрцгаана. Тулаан дуусахад тэдний тосгоноос Мали Жин хоёр л амьд үлдэж. Тиймээс Юул тэднийг үлдээгээд ганцаараа Күүнийг олохоор явлаа. Эрн гэдгийг нь гадралж байсан Күүнч хүлээгээд байж байна. За тэгээд Юул байрладаг байшин руу орж ирээд замд нь саад хийсэн хамгаалагчдыг устгаад урагшилна. За тэгээд явсаар нүүр туллаа. Таньдаг нүүрний арьс байх чинь эхнэр охин хоёрын өшөөг авахар ирлээ. Чи энд үхэн. За тэгээд ширүүн тулаан эхэлнэ. Тулааны явцад Юул ард нь гараад боолтонд оруулахад нөгөөх нь хутгаар шархтуулж барьцнаас нь мултраад ширүүн дайрна. Хутагтай Күүний эсрэг улаан гараараа тулалдах амаргүйг ойлгосон Юул гараа боосон боолтоо тайлж зэвсэг болгож ашиглахаар шийдлээ. За ингээд тулааны явцад хоёулаа зэвсгээ алдаж хоорондоо улаан гараараа тулалдаж эхлэхэд Юул тэрнийг ээлтэл үргэлээ. Тэгсэн цохиулж унахтаа тэнд тавьсан мансууруулах үйлчилгээтэй ургамлаас эдсэн Күүн цохилт мэдрэхгүй болоод бууж өгөхөө мэдэхгүй тулалдсанд Юул эдсийн мөчөд тэрнийг дарж унгаагаад өвгтлэн тасралтгүй мөргөнө. Ингээд эхнэр охин хоёрын өшөөг авсан Юул хаанаг тийшээ яваад алга боллоо. Юулын гэр бүлийн зургийг хадгалж үлдсэн Жин охин Мали хоёр арал дээр амьд үлдсэн хүмүүсийн хамт эв найрамдалтай амьдрах болжээ. За тэгээд үрс солигдоход Юул нэг хавцлын орой дээр зогсоод арлын хажуугаар зөрж өнгөрч байгаа хөлөг онгоцыг ажиглана. Тэгээд хэсэг ажигласны эцэст хавцлаас үсэрснээр кино маань конец фильм. За энэ галзуу сонирхолтой киноны тайлбар маань дууслаа гэж.
тулаанаар илүүрхсэн галзуу кино байлаа гэж мөрөд нь бодогдлоо. Та нарт манаас адилхан санагдсан гэдэгт найдаж байна. За тэгэхээр хэдэн бороонд нь энэ галзуу киног идэл баймаар эрүүл амттай галзуу олон сонголттой таныг хизээж уйдаахгүй one будааны жигнэмэгтэй хамтран хүргэлээ. Манайхан тэгээд лайкаар бомбогдоод өгөөрэй. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Хэдүүлээ дараагийн бас нэг галзуу киноны тайлбараар удахгүй ирэхэд уулзацгаая.